Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл хэлсэж байгаа маа бид хэд. За тэр төсвийн орлого, зарлага, тэнцэл этрийн тоо үзүүлэлтийг бол дараагийн хэлцэх асуудал дээр нь ярив. Энэ дээр нэг 2-3 зүйл байгаад байна. Богино хугацаанд хэрэгжиж байгаа төлөвлөгөө учраас хэдүүлээ нэлээд бодиттой үр дүн харж яг хийж хэрэгжүүлэх ажил талынхаа ямыг хармаар байна л да. Тэгээд бас цаг үе чинь өөрөө энэ эдийн засаг чинь гадаад дотоод нөхцөл байдлаас хамаарат тийм нэлээд төлөвлөж байсан гэдэг юм бодж байсан хэмжээнээс жоох агшин мөнгөтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэнийг харж тооцож эннийхээ эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөө маягтайгаар бараг л гармаар санагдаад байгаа. Миний бодож байгаагаар бол. Тэгээд бас ирэмблэх хэрэгтэй байна. Угаасаа цаг хугацаач тэр санхүүгийн нөөцч тэр хязгаарлагдмал байгаа учраас үнэхээр энэ улс орны хөгжилд гэдэг юм уу эдийн засгийн идэвхжил эргэлтэнд нь хэрэгтэй зүйлээ эхэлж олж харж тэрлүүгөө хөрөнгөөн чиглүүлэх нь зайлшгүй шаардлага байгаад байна гэж. Тэгэхээр эдийн засгийн коридоруудын тухай хэдүүлээ ярьсан байна лээ. Бага юм энэ төлөвлөгөөнд. Энэ үндсэн коридороо нэг жоох идэвхжүүлмээр байх юм. Сэлэнгийн Алтан булгаас Дорноговын замын үүд хүртэлх энэ коридороо нэг жоохон идэвхжүүлмээр байдаг. Энэ лүгэн бодлогоор хөрөнгөөн чиглүүлмээр байдаг. Гадаад дотоодын татаж болох их усүрүүдээ. Энэ үнтэйгээ уялдуулж тэр зах зээлийнх нь багтаамж, орон зайн ашигтай байршил энэ бүх юм харгалзаад терминал агуулгынхаа ямыг шийдмээр байдаг. Энэ үнтэйгээ дөхүүлж тэр хүнсний үйлдвэрүүдийнхээ үйлдвэр технологийн паркуудыг хиймээр байдаг. Энэ тал дээр одоо ер нь та хэд цогцоор нь харж төлөвлөд байгаа юм юу байгаад байгаа юм бэ? Нэг ерөнхий өгүүлбэрээр хийчдэг. Яг ажил нь явахгаар зэрэг тэнд нэг бомбын асуудал яриад тэрүүгээрээ асуудал хаагдчих ерөөсө болчихгүй байгаа юм. Тэгэхээр энэ юм ер нь яа гэж бодоод байна гэж нэг юм зүйл. Хоёр дахь зүйл бий болгоцсон хүчин чадлуудаа ашиглалтыг нэмэгдүүлж байж энэ эдийн засгийнхаа идэвхжил за тэгээд үйлдвэрлэлийн хэмжээ, ажлын байр энэ бүх юм хангамаар байгаад байна. Хүнсний үйлдвэргээл ярихаар гурлийн үйлдвэрүүдийн чинь хүчин чадал ашиглалт 20 орчим хувьтай байна. Уул уурхай ярихаар зэрэг жоол угаадаг баяжуулдгууд чинь нэлээдэн зогсоолттой байна. Тэгэхээр энэ үнийг хэдүүлээ яаж идэвхжүүлэх юм бэ? 26 оны төлөвлөгөөнд бол ийм л юмнууд ормоор байна. Тэр хувийн хөрөнгөөр баах улсууд юм барьж чад байна. Тэрийг ажилдаг болгоод гарч ирж байгаа тэр олдруулсан бүтээгдэхүүнүүдийг нь тодорхой хэмжээний чанарын тордолтыг хийгээд үнцийг оруулаад гаргачихмаар байна л. Ингэж байж л Монголын энийг экспорт гэдэг юм уу валют тодорхойлуулах үйл явц чинь нэмэгдмээр санагдаад байх юм. Энэ лүгээ одоо ер нь ямар төсөөлөл юу бодоод байна? Ямар эрх зүйн орчин бүрдүүлье гэж хараад байна. 26 оноос өмнө эрх зүйн орчингоо бүрдүүлээд 26 он гэхэд нэг бүтэн хүчин чадлаараа ажиллах хэмжээний ийм тооцоолол юмнуудыг ер нь ямархуу байдлаар хараад байгаа юм бэ гэдэг нэг ийм зүйл байна. Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөдгөөч гэж нэг ийм зүйл хэлмээр. Дараагийн нэг зүйл хэдүүлээ татварын орчингоо сайжруулъя. Юм хийж бүтээдгүүдээ бас ахиухан дэмждэг тийм бололцоо боломжийг бүрдүүлъя гэдэг ажлын хэсэг мэсэг гэдэг баахан юм байгуулцаа. Энэ үнийг тодорхой хариулт гişүний асуултанд хариулъя. Эдийн засгийн коридорын төслүүдийн хувьд 2015 онд батлагдсан 32 төслийн жагсаалт байдаг. Энэ төслийн хэрэгжилтийг сайжруулах талаар 3 улсын хамтарсан ажлын хэсэг бас өнгөрсөн онд энэ хэрэгжилтийн дүгнээд хэрэгжих боломжтой боломжгүй тодорхой ахиц гарсан гэдэг дээр нь бүгдээрээ хамтарч ажиллаад шинжилэн жагсаалт 33 төслөөр баталсан байгаа. За энэ төслүүдийг одоо хэрэгжүүлэх талаар ялангуяа одоо зам тээврийн хөгжлийн яам энэ эдийн засгийн коридор маань зөвхөн дэд үтсийн төслүүд биш бас нийгмийн шин чанартай төсөл арга хэмжээнд бас орцсон байгаа. Боловсролын яам бусад яамдууд ажиллаад хоёр хөрш улсын холбогдох байгууллагуудтай энэ тал дээр ажлын хэсэг гараад хэрэгжилтийг сайжруулах талаар ажиллаж байгаа. Тантай нэг санал нэг байна. Яг эдийн засгийн коридорын ач холбогдол бол транзит тээврээс гаднаас Монгол улсын экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлийн ажлууд байгаа. За таны дурдсан төв коридорын асуудал бол зам тээврийн яам дээр бас холбогдох улсын байгууллагуудтай яг энэ чиглэлээр ажиллаад тодорхой төслийн саналууд ярилцаад явж байгаа.
За хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр энэ яригдаад байгаа улсын хөгжлийн төлөвлөгөө маань зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалт биш, төр хувийн хвшлийн түншлэл, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын томоохон улс орны хэмжээнд ач холбогдол үзүүлэх төслүүдийг бас оруулдаг. Энэ чиглэлээр эдийн засгийн хөгжлийн яам дээр бол одоо төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулад хуулийн үзэл баримтлалыг батлуулахаар ажиллаж байгаа. Мөн хөрөнгө оруулалтын тухай хуулийг бас шинжилсэн найруулгыг бас бэлдээд ажиллаж байна. Ойрын хугацаанд улсын хурлд өргөн байхаар ажиллаж байгаа. Энэ хоёр хууль маань гол хувийн хвшил, төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг маань эрх зүйн хувьд бас хурдтай, үр ашигтай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм аа. Гурав дахь асуулт нь тэр суурилгацсан хүчин чадлуудаа яах гэдэг юм гэдэг байна. Энийгээ одоо хөгжүүлээд явдаг юм уу гэдэг хэн хариулах юм? Хариулт байхгүй юу? Энэ чирэн тэгээд за 2 эдийн засгийн коридорын чиглэл дээр анхаарж байгаа. Тэгээд энэ чиглэлээр дахиад дурдвал дархан алтан булгийн чиглэлийн зам, алтан булаг чөлөөт бүсийн гайл тэл хяналтын нэгдсэн системд замын үдэд зорчигч тээврийн буудал, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл, Хүннүү хотоос замын үд чиглэлийн зам гэх мэтлэнгийн төслүүд орсон байгаа. Яг тэр үйлдвэрүүдийн тухайд бол одоо нөгөө засгийн газрын өргөдсөн хурал бүсчилсэн хөгжлийн хүрээнд үзэл баримтлалын хүрээнд хурлууд явагдаж байгаа. Энэ үеүүдээр нэлээд саналууд гарч ирж байгаа. Эхнээсээ засгийн газрын тогтоол шийдвэрүүд нь гараад явж байгаа. Тэгээ энэ дээр орон нутгийн зүгээс нэлээд бас гарч байгаа саналууд нь тэр үйлдвэрлэл бүтээн байгуулалт дээр нэлээд анхаарч ажиллахаар явж байгаа. Тэгэхээр тэр тогтоолууд маань одоо бүсүүд маань одоо 7 хоногт энэ төвийн бүс дарханд болонгууд Бачаарал гишүүн тодруулъя. Яг энэ гишүүд тодруул гэдэг тэр энэ эдийн засгийн хөгжлийн яам чинь байна шүү дээ. Эдийн засагч нараар бүрдчихэд байгаа байхгүй юу? Тухайн салбарын улсуудын төлөвлөлт хийхгүй байгаа байхгүй юу? Одоо замын мэргэжилтэн гэдэг юм уу, замын инженер төлөвлөлтийн улсууд, аль эсвэл эрчим хүчний гэдэг юм уу, хөдөө аж ахуйн улсууд тэнд байхгүй байхгүй юу? Тийм учраас та нарын асуугаад байгаа юм зүгээр л нэг тоо төдий эдийн засгийн санхүүгийн үзүүлэлтүүдийг хариулчиад байна л. За бачарл гэх шиг. Уг нь төлөвлөлтийн яам гэдэг чинь жинхэнэ салбарын мэргэжлийн шилдэг улсууд тухайн салбар бүрээс очиж боловсролын хүн байж, замын хүн байж тэгжээ төлөвлөлт хийгдэх хэрэгтэй байхгүй юу? Тэг яамаа байгуулж чадахгүй байгаа байхгүй юу? За бачарл гэх шиг. Тийм ээ. Тэр эдийн засгийн коридор гэж ярихаар 30 хэдэн төсөл байгаа гэтэргээд бидэнд тийм боломж одоогоор байхгүй байгуу. 3 үндсэн коридороос хийж гэдэг юм руугаа бүх анхаарлаа чиглүүлмээр байгаа байхгүй. Үндсэн коридороо нэг сайжруулж авъя. Баруун зүүн хоёр дээр тэр яригдаад байгаа 2 коридороо нэг янзлаад авъя. Энүүнийг дагсан хөгжлийн төлөвлөлт суурьшлуудаа бүгдийг тодорхой болгоод авъя. Тэгэл тэрлүүгээ жоод хөрөнгөөн чиглүүлье. Ерөөсөө бидний 26 оны төлөвлөгөөнд гол анхаарал хандуулах ёстой зүйл бол энэ л байгаа. Ингэж байж л бид жоох урагшлна. Угаасаа бидний мөнгө тийм хангалттай байхгүй юм чи байгаа мөнгөндөө гэдэг юм уу гаднаас олж ирэх юмдаа тулгуурлаж ийм л юмаа барьж авч хиймээр байна гэдэг юмаа тодорхой болгомоор байна. Одоо ингээд нэг цар хүрээгийн тэлцсэн юм яриад ингээ хэдэн би энийг одоо амын таглаа тэгээд олигтой үр дүн гардаггүй ингээд явмгүй байна. Дараагийн нэг зүйл наад суурилгацсан хүчин чадлуудаа бүгдийг нэг үзээд ямар арга хэмжээ За бачаргалаар сайд эдийн засгийн хөгжлийн сайд хэвлэлээр илүү болохоор шүү дээ. За ингээд хариулт жалга юм байна. Санал гэж ойлголоо.